төслийн 2 дугаар шугам 350 буюу 1.2 их найд. За нөгөө шугам болохоор 270 буюу 920 тэрбум өртөгтэй. За юуг нь бодоод үзэхээр 1 жилд орж байгаа билетнээс 3000 төгрөгөөр ботсон орлогоороо болохоор ойролцоогоор нэг шугам хойдын төр 350 шугам болохоор 44 тэрбум. За нөгөө талын уртын шугам нь болохоор ойролцоогоор 54 тэрбумыг олоод төслүүд маань 20-28 жилийн хугацаанд хоёр шугам маань бол зөвхөн билетний орлогоор бол нөхөр байгаа. Түрүүн ануужийн захирлын хэлдгээр бол бусад буудлууд татаасын хэлбэрээр яваад төр үндэсний түншлэлээр тооцоол хийхэд бол арай өөр бизнесийн загварууд гарч байгаа учраас судалгааг төр үндэсний түншлэл хөгжлийн төвдөр бол хийж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл болохоор зөвхөн суур өртөг болон ангийн зардлаар гаргасан тооцоолууд байгаа. За үүнтэй уялдуулаад бас хэлэхэд бол тус тэзүүг манай хот төлөвлөлт судалгааны институт за захирал амар төвшин захирал ахлах анх хоёр болон содоотор нар ахалж 6 сарын хугацаанд бол судалгаа тооцоог маш сайн хийсэн гэж хэлж болно. Тэгээд энэ судалгаа тооцоог ахалж ажилласан хамт олондоо мөн өнөөдөр хүртэл одоо төслийг манлайлан ажиллаж байгаа ануужин захиралд бас энэ хамт олондоо баяр хүргье гэж хэлье. За